За оруулж ирж байгаа асуудалтай холбоотой зүгээр санал болгоод хоёр зүйлийг хэлье гэж бодож байна. За ер нь зүгээр одоо Монгол орны нийгмийн эдийн засгийн одоо хямралтай хүндрэлттэй байгаа нөхцөл байдлыг одоо цаашид одоо эдийн засгийн хувьд сэргэж босоход аялал жуулчлалын салбарыг одоо хөгжүүлэх, аялал жуулчлалаас олох бодиттой одоо орлогыг бий болгох энэ чиглэлийн төлөвлөлт бол өнөөдөр Монгол улсын одоо хөгжлийн доктортой хөгжлийн бодлогын зайлшгүй нэг хэсэг гэж ингэж ойлгодог. Тийм учраас аялал жуулчлалын одоо дотоодын хэмжээнд одоо авч хэрэгжүүлэх ойрын бөгөөд дунд хугацаа, урт хугацааны одоо стратеги гэдэг имийг бид нар бас мэдээж одоо яамд маань энэ алсын хараанд байж байгаа бах. Энийг нэлээд одоо илүү тодорхой болгоод гадна талдаа бас одоо нүүбийн гишүүн байгууллагууд болон одоо бас нэгдсэн үндэсний байгууллагаар дэмжигдсэн олон улсын байгууллагуудтай түншлэлийн хэмжээнд ажиллаж хямралтай байгаа энэ үед үйл ажиллагааны одоо зардал төсөл хөтөлбөрийн одоо хэмжээнд бас санхүүгийн дэмжлэг аваад явхад энэ одоо зүйлийг би бас гишүүнийхээ хувьд дэмжиж байна. Үүний цааталд бас эдгээр одоо байгууллагуудын гишүүн болоод нэгдэж ороод явхаасаа илүүтэй ер нь одоо бусад улс орнуудын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж байгаа нэг том одоо бас хөшүүрэг нь юу гэдэг вэ гэхээр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм одоо бас зорилт бол бас байгаасаа гэж ингэж бодож байгаа юм. Хөдөө орон нутгаар яваад ажиллаж байхад өөрсдийнхээ хэмжээнд нөхцөл болцоонд тулгуурласан санал санаачлагууд бол байна л да. Гэхдээ хамгийн гол нь мэдээлэлжүүлээд нэлээд сайн одоо системтэй хооронд нь одоо сүлжээтэй болгох шаардлагатай одоо стандарт тавигдах тэр зүйлүүдийг нэлээд сайн илүү сайн болгож өгөх юм бол дотоодын аялал жуулчлалч гэсэн одоо хөгжөөд явах ийм одоо гарц ийм боломжууд бас харагдаж байгаа дээр манай одоо яамныхан маань илүү сайн санаачлагтай ажилласаа гэд дэмжиж амжилт хүсэж байна.